Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны 1-р дотор байрыг хий үзэгдэлтэй гэж тус байранд амьдардаг хүмүүс шивэр авир ярилцдаг. Энэ талаар сургуулийн 1-р дамжааны оюутан мөнхтөр инхүү ярьсан байна. 2003 оны 9 сард шүтээсийн сансар дахь салбар болох геодез астрономи ангид элсэн ороод сургуулийнхаа дотор байранд амьдрах болсон юм. Оюутны амьдралд дасч ядаж байтал сайхан нэг аимшигтай юм болоод би ёстол зовж байна. Эртэд би тасгийнхаа хүүхдүүдтэй хоолой хийж идчихээд унтахаа өмнө элдвч өдөр шолом сүнсхий özөглөн тухай яриа араажин горнуулсан юм. Бид нар эд буухалж байсан чинь миний хажуу орны сүхий гэдэг байна. Хоёлоо доошо буугаад би засчаад ирийг гэв. Миний шээс хурж байсан чи жаахан залхуураад. Жаахан байж байгаад гарыг л та гэхэд сүхээ. Би тэсэхгүй нэ гэд гараа тавьчихсан. Тэгтэл удалгүй сүхээгийн мухаа шарах дуу коридорт гарлаа. Би тэгэд яаран гарч хартал. Тэрний нүур цавцгаан болчихсон. Хар урдаараа өдөсгүйж ирээд. Тэр тэнд амар өхөн гэд гүгэд орчихсон. Дараа нь сүхээ жаахан давшраад Песая жорлон руу орж явтал жорлонгийн ухаалтурт хэн нэгэн аяг тавг угаагаад байх шиг байсан. Би гайхаад жорлон тэхний аяг тавг угаадаг юм лөө гэж бодоод ортол хинч байгаагүй. Тэгэхээр нэ шийчгээд буцаад гарах гэсэн чинь угаалтаар хажуудныг өндөр өхөн цаашаа зогсож байсан. Тэгэд намайг хаалгах чимээр тэр эргэж харсан. Ястай амар харагдсан. Тэр уулаа нүдтэй. Нүдэнд бүлтрээд гараад ирчихсэн юм шиг. Том бас хүзүүнийг тасрах шахсан харагдсан. Би хажуугаар нь яаж гарснаа мэдэхгүй. Нэг мэдгэд коридорт гүйж байсан. Тэр миний араас цалмын чи хүүхдээ харахгүй юм уу? Чинийх шүтээ гэд муухай сөнг холгоор орлоод байсан. Гэж ярахт нь байд. Өмнө нь чөтгөрийн тухай ярьж байсан болохоор түүнийг тоглоом хийгээд байна гэж бодоод итгэлгүй шоолж нээлттэй өнгөрөөсөн. Тэгэд бид нар оронтой орцгоосон юм. Тэгтэлч удалгүй миний шээс хүрээд болдгүй. Гарч шийхээс өөр аргагүй болсон. Нойрмоглон жорлонд алхаж явтлаа сүхэгэн яриад байсан аяг тав угах чимээ над сонсогдлоо. Би ч тэгэнгүүт нь айгаад эргэж хараад гүйчихсэн чинь араас хүний хөлийн чимээс гарсан. Би халт эргээд харсан чинь яг миний ард нэг хар юм бараг надад тулаад ирчихсэн байсан. Би цолтол ухаан алдчих байгаагүй. Цогцоор өрөөндөө ороод дотроос нь төгжээд чагнуул хаалганы цаана хүний хөлийн чимээ гарч байснаа хаалга татах шиг болсон. Хаалганы цаанаас ялзарч мууцсан. Нэг тийм махнаас гардаг өнөр шиг өнөр сэн хийсэн. Тэгснэ чимээгүй болчихсон. Тэгэхдээ би хамгийн ихээр айж үтсэн юм. Маргааш өглөөний эхлээд сүхээ бид хоёрын бие өвдөд халуураад нүд харанхуулаад хичээлдээ 3 хоног явж чадаагүй. Гэтэл өөр тасгын бас нэг охин тэгж өвдөд байгаа сурагтай байсан. Бид нар нөгөө жорлонд очиж би засаас айгаад 4 давхрын жорлондоо явдаг болсон. Гэхдээ заавал хоёулаа юм хургуулаа явна. Энэ тухай байрны жижигт хэлэхэд хүүхдүүд та нараа хийм хараа биз. Хэрэг тийм үнэхээр л байгаа бол над данцарагдах ёстой гэв. Дараа нь би өөрөө тасалгаануудаар явж байгаад 4 хүрсэн ах нарын яриг санаанд сонссон юм. Тэдний нэг нь нөгөө чимгээгийн сүнс 1-р курсын 2 цавааныг өгтөл айлгсан юм шиг байна. Гэхэд нэг нь чимгээгийн сүнс гэж юу юм бэ гэсэн. Тэгсэн чинь нэг нь чи одоо бол мэддэггүй юм уу? Бидний 2-р курст байхад манай нөгөө ангийн хүүхэн цалман өөрийнхөө ангийн чимгээ гэдэг охиныг жирэмсэн болгоод хайчихсан юм. Тэгсэн чинь нөгөөх нь доод давхрын жорлонд ороод дотроосоо төгжиж байгаад өөрийгөө боогод алчихсан. Тэгэд тэнд шин болохоор хүн ойлгох аяг тавгуугаах чимээ гардаг болсон гэнэ л. Тэгэд ганцаараа явах хүнийг дагаад байх шиг тийм чимээ гардаг. Гэцгэн ярьж байх юм билээ. Одоохондоо тийм юм дахиж мэдрэгдээгүй ч заримдаа нэг хүн дагаадч байгаа юм шиг хүн санаа алдаадч байгаа юм шиг санагдаад л байгаа. Ялангуяа коридорт их юугүй. Харанхуй болохоор коридорын мухарт ямар нэгэн зүйл байгаа гэдэг нь илт мэдрэгдээд байдаг гэж ярьсан юм.